Та бүхэндээ Ороолон зохиолын 8 дугаар хэсгийг үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Зурга. Маргааш өрөө шилтгэгийнхэн бүгдээрээ хоолны танхимд цугулцгаав. Гарийг өргөн сайхан багт наадам зохиосныхын төлөө баяр багтлаа илэрхийлсэн олон захиа нэрийн хуудас ирсэн боловч царай нь баргар байлаа. Илүү сайн таних хэдэн хүн биеэрээ ирж талархлаа илэрхийлв. Эмийн сангийн эзэн орж ирмэгц минь тусаач мэдлцэлгүй шууд. Шин мэдээ дуулсан уу? Цэргийн дарга визээ зуурдаар нас нөхцсөн шүү. Би тэднийд очиод ирлээ гэж муу юм дуулгав. Яагаа вэ? Юу болов вэ? Яриач гэж тал талаас нь шаардах дуултахад олонний анхаарлыг татаж чадсандаа урамссан эмийн сангийн эзэн үргэлжлүүлнэ. Визээ өчигдөр багт наадамд ирээд муурч унсан юм байна гэхэд муурч унсан гэв үү? Би мэдээгүй шүү гэж Гари хэлв. Визэгийн найз Давинсон түүнийг өвлийн цэцэрлэгт ухаангүй хэвтэж байхад нь олсон байна. Визээ согтож орхиод балаа юм донгосч байсан гэв. Дараа нь гайгүй болж тэр хоёр найран дээрээ шууд хуарандаа очиж офицеруудын ганцанд орсон юм байна. Тэнд цай ууж нилээд ихэн мэджээ. Визэгийн царайн зэрхий цагаанч гэсэн биеийн зүгээр байсан гэв. Нэг цагийн үед хот орж айл амтнаар орох санаатай байснаа 12 цагийн үед визээ гинт их ядарч нойр хүрээд хөл дээрээ тогтох тэнхээгүй боллоо гэж хэлжээ. Нэрэж биеийн нэг суларч Давинсоноор төшүүлэн сугдуулан байж майхандаа орж орон дээрээ унсан гин. Тэгээд орноосоо дахиж босох хувь өрөөлгүй байсан юмсанч. Оройхон үйлчлэгч цэргэн түүний өгсөн байхыг мэджээ. Царайн тайван тэрч байтугай баясгалантай гэмээр гунцсан өхмөл удвал цэцэг атгсан байж гин. Шөнийн багт наадмыг санагдуулах дурсгалын тэмдэг байсан биз гэж эмийн сангийн эзэн ам хэлээ билүүдэв. Цэргийн дарга визээ их залуухан хүн байсан болохоор бүгдээр талиг ачийг өрөвдөв. Олон хүн тэдний дотор Гари бас хизээ оршуулгыг нь асууж талиг ачийг сүүлчийн замд нь үтгэд очиж ёс гүйцэтгэхээр болзож тохиролцов. Джеймс Райт хоёр л урвайгаа дуугүй байлаа. Тэр хоёр навчин янжуур татаад олонтой салхын ёс хийж цэцэрлэгт гарч эргийн тэнд очив. За, юу бодож байна вэ гэж Джеймс эхлэн амнэв. Райт дуугарсангүй. Яазгүй хэрэг болж андаа янзан. Визэтэй тохиолдсонтой адилхан хувь тавилан өчигдөр Гариг ч гэсэн отож байсан гэж хэлэхэд эндүүрл болохгүй байх. Райт дуугүй л байлаа. Чи юунд чулан хүн шиг дуугаа зогсоод байна вэ гэж Джеймсийг уцаарлахад. Чи өөрөө юу гэж элдв юм асууж шалгаагаад байна вэ? Энэ хөөтөө юмны учрыг би яаж мэдх юм гэж Райт хэдэрлэв. Бити уурал өвгөн. Бид яавал таарах вэ? Сайн бод гэж Джеймсийн сэтгэл догтлон өгүүлв. Хэрэг хулгайч дээрэмч юм уу? Энэтхэгийн тайлагчд байсан бол өөр хэрэг. Харин энэ юмны учрыг огт ойлгохгүй байна гэж Райт хөмсөг загнадан өгүүлв. Би өнөөхийг чинь нэг үсгэн үтсэн. Хаана хизээ үтснээ санахгүй байна гэж Джеймс зүтгэлээ. Чиний тэр өнөөх гээд байгаа юм чинь хий юм? Цэнгэр хувцастай хүүхэн үү? Бид түүний тухай юу мэдх юм? Агнуурын байшинд үзэгдсэн сүхс өдөр өчигдрийн багт наадам дээр ирсэн хүүхэн хоёр хоорондоо таарсан байж болох юм. Бид тэр хүүхнийг биеэр нь үсгэхээс өмнө хийс үгийг нь үтсэн гэж таамаглаж болох уу? Манай мэрэгдийн зүүд зөнд ч ороогүй юм маш олон биш үү дээ. Эрхэм найз Горацио минь гэж үг байдгийг чи мэдэн шүү дээ. Энд аюултай юм нь хаа байна вэ гэж Райт ганцаараа ярьж байгаа юм шиг өгүүлв. Аюултай юм хаана байна вэ? Үүнд чинь л асуулт байна. Аюул байна гэдгийг би сэтгэлийнхээ зөнгөөр мэдрээд байна. Мэдрээд байна гэж Джеймс бат итгэлтэй хэллээ. Аюул осол юм уу? Гэмт хэргийг чи сэтгэлийнхээ зөнгөөр мэдрэхгүй бол өөр хэн мэдрэх вүлээ? Чи чинь манай Шерлок Холмс үсттэй гэж Райт инээд алдав. За яах вэ? Хэн хамгийн сүүлд энийхийг үзэж мэдий гэж Джеймс уцаарлан бүвтнөөд огцон хүн эргэж гэртээ оров. Райт гангийн ирэг дээр хідэн навчин янжуур өгсрүүлэн татаж
Утаан цагирыг хийг үлэрч удтал суухдаа нэг муу юм болохыг зөвгнөн совин татаж зүрх нь шимшрэн байлаа. Долоо. Багт наадмаас хойш 7 хоног өнгөрөхөд шилтгэний урдын баясгалант амьдрал нэг л сэргэж өгөхгүй байлаа. Гари өглөөнөөс орой болтол урд амлсан ёсоор айл амтнаар орж хүн хартай уулзах гэж явсаар ихэд альжааж уцаарлангүй болжээ. Райт чулуун хүн шиг дуугүй сууж урд дандаа хөгжил баясгалантай байдаг асан Джеймс төрөл ярилцсан юм шиг өөр болжээ. Джеймс өрөөндөө олон ном судар тол бичиг тойруулан тавиад өдөржин суух болж тэр ажлаа хүнээс чандлан нууж байлаа. Карл Иванович л ганц түүний өрөөнд орох хэрэгтэй. Ерөөсөө Джеймс сүүлийн үед өвгөн номын санчтай ихэд дотносон нөхөрлөж, хуучин бичиг хар номын санг янзлахад нь их туслах болжээ. Тийнхүү шилтгэний зочдыг зугаацуулж зингүүлэх хамаг ажил доктор Вэйс, Дамл Смит нарын нуруунд дээр буусан байна. Тэд янгир туулайн ан хичээнгүлэн зохиож, зочидтой хамт нугасны орой нислэгийг отож, үнэг хордуулж, тэгээд эцэст нь урдын тогтсон заншлаар оройдоо элбэг арвин зоог барьж, арх дар сүгнэх боловч урдынхыг нэг л гүйцэхэ болжээ. Гэрийн эзний зан хувирч альваад хайхрамж муутай уцаар бухимдаа болсон нь мэдрэгдэж байлаа. Доктор Вэйс хамар дороо энэ Гари юу болох нь энэ вэ? Багт наадам дээр дурлаж орхоо юу? Хэнд дурлсан юм бол? Цэнхэр уцтай үзэсгэлэн гоо хүүхэн ирсэн гэж дуулдсан. Түүнд дурлсан юм болов гэж өгүүлэх нь олонтой. Доктор бас нэг өвчтнийг үзэх хэрэг гарсан боловч тэр нь докторт нэг их төвөг утсангүй. Түр ажилчин тэр залуугийн бие шөндөө муудаж хоноод орой нар жаргахын үед нас баржээ. Залуу ажилтны өгсөн шалтгааны тухай Гариг асуухад доктор чөтгөр бүү мэд лаа унтрахтай л адил болсон гэж хариулжээ. Тосгонд бас хоёр хүн хоёул бараг гинэгт өгсөн байв. Ядуу зүдүү хүмүүс өгсөн болохоор үүнийг хинч нэг их тоож анхаарсангүй. Энэ хоёр тохиолдолд Джеймс Карл Иванович хоёр Гари өгсөн тусламжийг өөрсдийн биеэр хүргэж өгье гэжээ. Гэрийн эзний сэтгэлийн гуниг готрол сүүлдээ бас зочдод халдварлаж байн байсаар ан гөрөө хийх үүгээр түүгээр зугаалгаас татгалзах буюу зайлсхийх болцгов. Доктор Вэйс олныг зугаацлах арга олж чадан элдв санаа тавьж морин зугаалга мөрийтэй хөзөр бильярдын уралдаан мэтийг зохиож зочдын өчүүхэн төдий хүслийг хангах хэрэгцээг залгуулах гэж нүд ширтэн чих тавьж байлаа. Доктор нэгэн удаа залуу хүү Жорж Кей тандан "Та яагаа вэ? Танд юу хэрэгтэй вэ?" Ичиж нэрлэхэлгүй хэл гэсэнд "Би унтлагынхаа өрөөг солимоор байна" гэж хөвгүүн ичин бүрэн хэлжээ. "Яагаад?" гэж докторыг гайхан лавлахад Миний өрөө их хүүтэн юм аа" гэж Жорж хүүгийн царай улаан өчөв. "100 хүүтэн байна гэж үү?" гэж доктор гайхан асууснаа Жоржийн царай улам улаасныг ажиж "За тэгье" гэжээ. Оройн Жоржийг өрөөндөө дагуулan аваачиж сайтар асууж лавлав. "Дүү минь, чи битгий ичиж зов. Эмч хүн лам хүнд хамаг байдгаа нуулгүй хэлж болно" гэсэнд доктор минь, би танд их баярлаж байна. Даанч эвгүй юм аа" гэж хөвгүүн бөвтнөв. "Битгий зов, зоригтой яар. Би тамхи татаа чамайг харалгүй сууж бай" гэж доктор наргаан болгов. "Бүр тосгоны зочид бодолд байхад тэр хүүхэн над дээр ирсэн юм" гэж Жорж эхлэв. "Хэн тэр вэ?" "Хар үстэй, том сум хатгсан гоо үзэсгэлэнт хүүхэн." "За, цааш нь" гэж доктор урам шагнав. "Агнуурын байшин дахин над дээр ирж энэ цэнхэр зангааг орхисон юм" гэж Жорж хэлээд халааснасаа цэнхэр торгон зангаа гаргаж үзүүлв. Доктор түүнийг нь авч үзээд хөвгчлээ инээж "Хай Жорж минь, дүү минь. Эн чин шилтгэнийг очиж үзсэн тэр өдөр манай алиа гайхал Жеймийн чамд өгсөн зангаа мөн байна шүү дээ. Санаж байгаа биз?" гэсэнд "Би өөрөө хайсан юм байхгүй юу?" гэж хөвгүүн бөвтнөв. Зарц нарын нэг нь энэ юм Жеймид байхыг үзээд
Зангааг чиний өрөөнд аваадсан байлаа гэд юу базаах вэ? Манай энд хүний эд юмыг их хатуу чанд харж хамгаалж байдаг. Мистер Гари энэ талаар их нарийн шүү. Бүү мэд. Доктор таны зүв байж болох юм гэд Жорж дуугүй болов. За, чи түүнийг дахиад харсан уу? Харсан. Хаана? Хизээ? Яаж? гэж докторыг яаруулахад. Өчигдөр миний унтлагын өрөөнд. Урдынхаасаа улам өнгө орсон байна үлээ. Надад хайртай, намайг жаргана гэж хэлсэн гэж Жорж ихэд ичингүүрийн ярив. Доктор дуугүй байлаа. Тэр ч байтугай намайг тэгж үнсэх гэснээ болоод намайг энэ юмыг юунд зүүж явдаг юм бэ гэж асуусан хэмээн Жорж өгүүлээд загалмайтай жижиг хар ирэх үзүүлж. Энэ эмээг юм адсалж өгсөн сахиус. Ромоос авчирсан юм гэж тайлбарлаад дараа эрэхтэй надад сарнай цэцэг бэлгэлнэ гэж амласан гэв. Доктор их сонирхон. Дараа нь юу болсон бэ гэж асуув. Дараа нь би унтаад өгсөн. Тэр өдөр бид газрын теннис их тоглож би их ядарсан байсан гэж Жорж ичингүүрэн хэлв. Жорж, өнөөшин чи миний ажлын өрөөнд наад сууж байгаа буудан дээрээ унт. Миний унтлагын өрөө хажууд нь би хаалга байхгүй дан хөшиг бий. Тэгэхээр бид хоёр бие биедээ саад бололгүй нэг өрөөнд унтаж байгаа юм шиг байх болно. Жорж үнийг баяртайгаа зөвшөөрөв. Ор тэр бэлтгэж өглөө. Доктор сурсан зангаар унтлагынхаа өрөөнд орж хаалгаа дотроос нь түгчв. Доктор вэс олон газараар хэрэн хэсэж явж адал сони явдлаар дүүрэн амьдралыг туулсан болохоор сэргэн унтаж сурсан байжээ. Тэгээ шүн дөлөөр хүний хөлийн чимээ түлхүүр нь бичгийн ширээн дээр байгаа хаалга дөргих чимээ дуултгаж сэрв. Доктор даруй босож үүдний хөшгөний цаагуур харлаа. Жорж хаалганы дэргэд зогсоод онгойлгох гэж оролдож байлаа. Нүд нь тасаа найстай. Өө, чи чинь зүйдэн өвчтэй хүү юм байна. Сони хэрэг байна да гэж доктор шивгэнэв. Тэр завсар Жорж буйдынгийн дэргэд эргэн ирж дахин хэвтлээ. Доктор цонхны дэргэд очиж хөшгийг яран нэг хавцыг онгойлгосонд тасалгаагаар дүүрэн сарны гэрэл туслаа. Жаахан ажиглая гэж доктор шийдээд өөрийн өрөөний зөөлөн сандлыг цонх буйдан харагдахуйц газар тавьж сув. Жорж тайван унтаж байлаа. Доктор ч гэсэн өөрөө мэдлгүй унтаад өгчээ. Доктор суугаагаараа унтсан чихтэй үүр зайлгаж сая сэрээд нүдээ нухлан урд чиний адал явдлыг санаж юуны өмнө буйдынгийн дэргэд очивол Жорж тайван сайхан унтаж цээжин дээр нь шинхэн улаан ягаан сарнай цэцэг тавиастай байв. Доктор тэр цэцгийг авч ирүүлж тойруулан үзээд өөрийн бичгийн ширээн дээр ваарнд хийв. Хүүг цонхоор гарч цэцэрлэгт орохыг харж чадаагүй минь харамсалтай байна. Энэ хүү шүн босож явдаг зүүдэн өвчтэй нотлогоо нь ил байна гэж доктор бөвтнөөд өөрөө хувцасланы дараа Жоржийг дуудав. Аа, доктор та юу? Би их баяртай байна гэж Жорж хэлснээр орчин тойрондоо нэг юм ирж сарнай цэцэг хаа вэ гэв. Юун сарнай цэцэг гэж докторыг үл мэдгчэн болж асуухад тэр хүүхэн одоо таны ширээн дээр байгаатай яг адилхан сарнай цэцэг өгөөд үүнийг аваарэ гэж загсан гэж нөгөө эрхээ зав. За болдоо Жорж. Сайхан хүүхэн ирээгүй. Сарнай цэцэг ч өгөөгүй. Би чамд өнөөшн нойрны юм өгье гэжээ. Энэ хүүд чи зүүдэн өвчтэй хүн гэж хэлэлтэй биш үү хэмээн доктор бодлоо. За одоо биднийг өглөөний цайнд хүлээж байгаа. Бушуухан очицгоё гэжээ. Өдөр ердийн байдлаар өнгөрлөө. 8. Доктор оройн Жоржийг ятгах байгаад нойрны юм уулгаж өөрөө ямар ч атгаа харуулдаж онохоор шийдэв. Сонин хүүхэд юм. Жорж төд удалгүй унтлаа. Доктор цонх онгойлгож хөшиг яраад ажиглах байраа эзлэв. Өчигдрийг шигээ унтаад өгөхгүй тулд тамхи татаж эхэллээ. Нойронд хүрч үүргэлэхэд тамхи татсаар байгаа тамхины утаа улам өтгөрөв. Тэгж байтал хөх утааны цаана хамар өрөөнд цээжин дээрээ сарнай цэцэг хатгасан хар үстэй хүүхэн зогсож байх шиг харагджээ. Утаа суунаглан хойлорч хүүхний биеийг халахлаад сайн харж чадсангүй. Байц, юу болж байна вэ эн чинь? Хүүхэн Жоржийн орны дэргэд өвдөг сүхрэн суугаад үнсэж байна. Докторийн тэнхээ алдарч эхлэв. Ашгүй нэг ухаан ороход сар хэдийн шингэж өрөө нь харанхуй байлаа.
Золиг гэж би гэж тэнийг амтан тамхи хайтруулээд ухаан алдчихъя хэмээн шивнэж мөн яг энэ үед Жоржийн яол өнөх дуулдав. Энэ хүүг бат тамхиныхаа утаагаар утчихсан бололтой гэж өглөөд шүдэнд зорж лаасав. Жорж хүү вандан дээр үе үе аяархан яолон хэвтэж байлаа. Доктор тонгойч хараад цээжин дээр нь цамцан дээр нь хідэн дусал цус байхыг үзв. Шинхэн улаан сарнай цэцгийн шиг тас атгсан гар нь чичигнэж байлаа. Доктор эргэлзэн зогсов. Энэ хүү дахиад нойрондоо босож явжтэй. Тэгэхээр би муурч унаад удсан байх нэ гэж бодов. Цамцан дээрх цус хаанаас гарч ирдэг вэ нү? За хүний гайх юм алга. Сарнай иш өргөстэй байдаг гэж бодов. Доктор цэцгийг авч цонхоо хаагаад унтахаар хэвтлээ. Өглөө Жорж төрүүлж басв. Царайн цонхгор биеийн сул нэг хачин дүүнг байла. Докторыг юм асуухад дуртай төгөө хариулж би зүгээр гэж баталж байв. Өглөөний цайны үед тосгонд бас нэг ажилчин нас барсан гэсэн мэдээ ирлээ. Джеймс Карл Иванович хоёр тэр даруй тусламжийн мөнгийг аваачж өгөхөөр бэлтгэв. Тэр хоёр Смитээс ийм тохиолдолд мистер Гарийн өгдөг мөнгийг талбан олгоно гэж хүсв. Жорж Кейг хамт явъя гэж гуйхад Джеймс дуртай дургүй зөвшөөрөв. Явцгаалаа. Зам зуур хүн бүр дор дорой бодол болон дуугүй явцгаав. Тосгонд очиход талигаачийн гэрийг зааж өгөв. Нурах шахсан яажгүй байшин байхаагаад үгээгүй ядуугийн туйлд тулсан айл гэдг нь үзвээс андашгүй. Талигаачийг вандан дээр тавьжээ. Джеймс шилтгэний эзний мөнгөн тусламжийг дамжуулж өгөөд яагаад нас орсон бэ гэж асуусанд мэдхгүй юм аа хэрхмээ. Эвэрүүл унтахаар хэвтээд дахиж боссонгүй. Тэнгэрийн таалал юм байх гэж талигаачийн дүү бүсгүй нулимс асгаруулan хариулв. Танаа хашаанд худаг байгаа үсттэй. Надад ус авчирч өгнө үү гэж Карл Ивановичийг гуйхад бүсгүй гарав. Джеймс Карл Иванович хоёр тэрхэн даруй талигаачийн дэргэд очиж толгойг нь өргөж үзв. Тэр хоёрыг ам ангаарч завдаагүй байтал тэнд байгааг нь мартаж орхисон Жорж хүү хажуунаас нь энэ хүзүүнд минийхтэй адил шарах байна гэхтэн таны хүзүүнд юу шарах байгаа юм бэ? Алив үзүүл гэж Джеймс захирангүй хэлээд Жоржийн дэргэд очив. Жорж толгоогоо өргөж цагаан хүрээтэй хоёр жижиг шарах үзүүлв. Джеймс Карл Иванович хоёрын царай вандан дээр хөвтөж байгаа үгсэн хүнийхээс ч дор хухай цайж тэнгэрт нэргүүлсэн юм шиг дуугүй зогсгооч байлаа. Гэрийн эцэгтэйг ус авчирхад тэр хоёр сая сэхэрв. Тэд усанд ам хүрсэн чимгүй гэрийн зүг яарцгаав. Шилтгэнд буцаж явах замдаа Жоржоос зүүднийхэн тухай докторын өрөөнд хэрхэн унтдаг тухайг нь эвтэйхэн асууж лавлав. Жорж шархныхаа тухайд өнөө өглөө л ажигласан. Өвддөггүй яагаад ийм шарх гарсныг өөрөө ч мэдэхгүй байна гэж хэлжээ. Доктор Вейс гэртээ байсангүй. Нэлээд хэдэн хүнтэй хамт 15 мод хол газар загасчилгаар явцгаасан гин. Орой холноос нааш ирэхгүй гэж зарцсан илтгэв. Карл Иванович Джеймс хоёр энэ өдөр урдих шиг номын санд шигдэж суусангүй. Жорж Кейг 1 минут ч ганцаарнг нь үл орхин түүнтэй хамт өнжив. Оройн санаандгүй байж байтал гэрийн эзэн зочидтойгоо нийлж түүний ачаар оройн хоол ердийнхөөс илүү хөвгөлтэй боллоо. Карл Иванович та хэдийд босоо оруулангийн тухай үлгэрийнхээ үргэлжлэлийг ярьж биднийг баярлуулах гэж байна уу хэмээн Гариг асуухад Карл Иванович дуугарсангүй. Энэ сонин түүх намтрын ямар нэг тайлал байхгүй юм уу гэж гэрийн эзнийг дахин лавлахад Джеймс хажуунаас нь Гари чи тэр дими балаа ямиг эргэн тусаж яах гэсэн гэснээ ороолонгийн тухай яриаг дүүвэлж өнгөрөх гэсэн хэрэггүй. Тэгснээс нуур дээр Венецийн баяр юм уу эсвэл тосгоны баяр хийлэгвэл юутай билээ гэж нэмж хэлсэнд дараа нь айл амтнаар орж хүн хартаа уулзах гэж бүү ажил болно болидо тамина гэж Гари ярвав. Ихс дээдсийг өргөж хэн чамайг алгацсан юм. Тосгоны гоо бүсгүүчүүдийг цуглуул илүү сонин сайхан болно гэж Райт хэлв. Зүйтэй сайхан санаа байна гэж
залуучууд шуугилдав. Янз бүрийн төсөл төлөвлөгөө санал гарч ирлээ. Джеймс төлөвлөгөө хэлэлцэхэд оролцсонгүй. Ороолонгийн тухай ярианаас олонний анхаарлыг хөндөрүүлж чадсандаа сэтгэл хангалуун байжээ. Баяр хийх ажлыг нэг их удаан хойш тавихгүй ойрын сартай шөнийг тохиолдуулан хийхээр тогтов. Бүгдийг унтахаар явцгаасны дараа Джеймс доктор Вейсээс өрөөнд чинь очиж тамхилахыг зөвшөөрнө үү гэж гуйгаад "Надад чинь навчийн янжуур авчирсан. Чиний саналыг дуулмаар байна" гэсэн. "Очоорой өвгөн. Би их баяртай байна. Харин тамхи татахгүй. Өчигдөр бүр муурч унтлаа тамхи татсан. Эмч хүнд эн чинь зохихгүй хэрэг" гихтэн. "Яагаад муурч унлаа" гэж хэмээн Джеймсийг гайхад. "Тэр ч байтугай хий юм үдсэн шүү. За, халаад өмсөд ор. Чамд яриг" гихтэн. "За тэгье. Одоохон" гэжээ. Жорж Кей буудан дээр тайван унтаж, хамар өрөөнд нь доктор Вейс, Джеймс хоёр аяархан ярьцв. Гэрэл асаасангүй. Жоржийн өрөөний хөшгийг ярьж цонхыг онгойлгосон болохоор сарны гэрэл тусчээ. Докторийн өрөөнд бол хав харанхуй, гагцхүү, Джеймсийн татаж буй тамхины гал бяцхан улаан од мэт гялалзсан. Доктор аяархан инээд алтан найздаа өөрийн харсан хий үзэгдэл Жоржийн зүүдэн өвчний тухай ярьж зүүдэн өвчтөйг нь хэрхэн лавтай мэдснээ хэлв. Джеймс Жоржоос нүд салгалгүй ширтэн дуугүй чагнаж суулаа. "За чи юу хэлмээр вэ?" гэж докторыг асуухад "Чимээгүй, дуугүй бай" гэж Джеймс дуулдах төдий шивнэв. Айц хөрмээр зөвүүн муухай намгүн болов. 5 минут ч болоогүй байтал Джеймс докторыг анхааралтай байгаарэ гэж сануулах мэт гарт нь аяархан хөрөв. Цонхон дээр нэг хүүхэн цэцэрлэглөө хөлөө унжуулаад сууж байв. Шилтгэний зарц шивгчин хүүхнүүдийн дотроос ийм ичгүүргүй улаан цайм хэн байдаг вүлээ гэж доктор бодов. Зарц шивгчин хүүхний хинтэн ч адилгүй. Өтгөн үсээ овойлгон зассан хөөрхөн толгойтой тэр хүүхнийг нааш иргэн харахад нь зарц шивгчин хүүхэн яагаад ч юм царайтай байх ёсгүй нь аяндаа мэдэгдэв. Хүүхэн нүдэнд ажиглагдамгүй хөнгөн шингэн хөдлөн өрөөнд орж ирлээ. Хүүхэн босож зогсов. Гоёмсог сайхан платин гол шиг сайхан биеийг нь барьж цээжиндээ нэгэн баг гал улаан сарнай цэцэг хатгажээ. Хүүхэн буудангийн дэргэд гулсан очиж Жоржийн толгой дээр гараа тавьж дээрээс нь тонгоосон Жорж аяархан эмзэглэн явлав. Джеймс үл таних хүүхнийг барьж авах гэсэн бололтой босон хариж докторийн ажлын өрөө рүү ухс хийв. Хүүхэн өндөөж 2 гараа дэлгэн өөдөөс нь хурч ирлээ. Хар чанашгүй гоо үзэсгэлэнтэй аж. Гагцхүү хүний шинхэн цус аятай улаан өрөөлн царайг нь ялимгүй гутаажээ. Джеймс дороо зогтсов. Хүүхнийг мөрдөн хөөх гэтэл хүүхэн өөрөө өөдөөс нь хүрээд ирлээ. 1 минутын дараа Джеймсийг тэрэн биед нь алдаж цусан улаан өрөөлө хацарт нь ав. Джеймс гайх зэрэгцэн байрнаасаа хөдөлж чадсангүй. Хүүхэн Джеймсийн мөр дээр гараа тавьснаа гинэт цог барьсан мэт огцон татан авч үзэсгэлэн цайхан царайд нь гайхах хүндэтгэх байдал зэрэг илрэн "Өшөөгөөрэй, би мэдсэнгүй. Мэдсэн бол ингэж зүрхлэхгүй байсан" гэж шивгэнэв. Хүүхэн хий зэрэглээ мэт ганхалзан нэгэн агшны дараа цонхны цаана хувцсан зэрсхийгээд сарны туяанд уусан замхарлаа. Жоржийн өрөвдөлтөй яолон гиншгийг сонсоод доктор Джеймс хоёр сая сэхээ орж хоёул буудангийн дэргэд очив. Хөөрхий хөвгүн гараа алдалж толгоогоо гэдэлгээ твтэж байлаа. Хүзүүнд нь тодхон харагдах жижиг шархнаас одоо ч гэсэн цус шүүрсээр байв. Доктор түүнийг сэрэх гэсэнд Джеймс хорж "Яах юм бэ? Одоо айх юмгүй 50 унтах болно" гэв. Дараа нь Жоржийг хажуугаар нь харуулж хэвтүүлээд хүнжлөөр очив. "Доктор чи одоо юу бодож байна да?"
Чиний зам байдлыг ажиж байхад чи бид хоёр адилхан хий юм үзсэн бололтой. Энэ маш сонин үзэгдэл. Хий юм үзэх гихт нь Джеймс үндэсний дэрэгдүр тастан авч өнгөсөн гал улаан сарнай цэцэг шал дээрээс авч өгөөд энэ бас бодит үнэн биш хий үзэгдлөө гэж доктойхон өгүүлв. 10. Маргааш нь Джеймс өөрийн өгүүлснээр цэргийн зөвлөл хуралдуулав. Зөвлөл нь доктор Вейс, Ахмад Райт, Карл Иванович нар дээр Джеймсээс өөрөөс нь бүрджээ. Джеймс урд шөнийн адал явдлыг Райтэд урьдчилан ярьж танилцуулаад Агнуурын байшинд үдсэн хий үзэгдлийн тухай ярих зөвшөөрлийг түүнээс авчээ. Зөвлөл докторийн өрөөнд хуралдаж Джеймс товч оршил үг хэлсний дараа одоо бид яавал тарах вэ гэсэн асуудал тулгарч байна. Бидний хэн хэнд маань аюул занал хэлж хамгийн гол нь бид бүхэнд их ач тус болсон бидний дотны хайрт хүн Гарид аюул занал хэлж байна гэж ёс төртэй хэлсэнд Джейми чи арай даваа туулж байна. Гари бол үүл манангаас бүтсэн хий үзэгдлээс айж байх зүрхний хитэй хүүхэн биштэй. Түүнд ямар аюул занал хэлэх вүлээ гэж доктор эсэргүүцэв. Ямар аюул вэ гэж юу? Ердөө ядах юмгүй. Үхэх аюул гэж Джеймсийг хариулахад юун балаа юм бэ гэж доктор бөвтнөв. Чи Жорж Кейгийн хүзүүний шархыг шинжилж үзсэн үү? Юунаас тийм шарх гарсан гэж бодож байна уу? Шарх нь аюултай юу гэж Джеймс дээрээс нь усруулан асуув. Нилээ тачин шарх байсныг хүлээх хэрэгтэй. Гэхдээ түүнийг өвчин гэх юм уу? Ялангуяа аюултай өвчний доонд хамааруулж чадахгүй юм байна өршөөгөөрэй гэж доктор хэлв. Багт наадам дээрээ өгсөн цэргийн дарга визээ манай шилтгэний ажилтан тосгонд өгсөн 3 төр ажилчны хүзүүнд яг тийм шарх байсныг чи юу гэхв гэж Джеймс өргөжлүүлэн шалгав. Тэдний хэн үзэж хэн чамд энэ тухай хэлсэн юм бэ гэж доктор асуув. Карл Иванович бит хоёр өөрсний нүдээр үзээд дараа нь ажиглалтаа магадлан шалгах гэж тосгонд очиж байсан юм. Мистер Джеймс үнэ хэлж байна гэж Карл Иванович нотлов. Ямар дүгнэлт хийв гэж докторыг асуухад нас орсон бүх 5 тохиолдолд хүзүүний шарх нь үхлийн шалтгаан болсон байна. Хэрэг бид цаг тухайд амжиж туслаагүй бол хөөхий Жорж Кейч үхэх байсан гэхэд нь доктор босон хариаж Джейми чи юу ярина вэ гэж дуугалтав. Би бүр Батноттой хэлж байна. Мэдэж байна уу? Батноттой. Залуу тайш Рено, чулуучин, төмрийн дархан тэд мөн адил шалтгаанаар нас орсон. Бид тэдний хүзийг үзээгүй ч гэсэн жижиг шархлав байсан гэж итгэж байна хэмээн Джеймс буйртай хэлв. Докторын санаа зовсон янзтай Джеймсийн дэргэд очиж толгойг нь барьж үзээд хал уунгүй судасны зохилт хэвэн байна гэж шивгэнэв. Бүү санаа зов өвгөн минь би галзуураагүй. Архины цагаан солио тусаагүй байна гэж Джеймс нэмсэглэв. За чи эрүүл байгаа юм бол бидний толгойг эргүүлээд байлгүй ямар учиртай юу болж байгааг хэлээд л чөтгөр алгад гэж доктор уурсав. Суугаад чагнаж бай гэж Джеймс тушаалаа. За эрхэм ноёдоо. Манай энэ хавьд жигтэй хачин үхэл нүрлээд байна. Эрүүл чирэг залуу хүмүүс бараг гэнэт өхөж үргэж хүзүүнд нь 2 жижиг шархнаас өөр шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тэр жижиг шархыг Карл Иванович бит хоёр шинжилж үзэхэд цус шүүрсэн, хөхөж шимсэн юм уу гэмээр цагаан хүрээтэй байлаа. Хүн ч юм уу, амьтан ч юм уу хүзүүг нь хазаж цусыг сордог байна. Доктор уурсан мөрөө явгас хэлгэв. Джеймс ажиггүй өргөжлүүлв. Одоо хэн ингэж байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Агнуурын байшинд Карл Ивановичийн та бидэнд үлгэр домог болгон уншиж өгсөн бидний хэдий мартсан загтал тэмдэглэлээс энэ асуултын хариуг ирэх хэрэгтэй байна гэсэнд доктор тэсэж чадсангүй. Джейми би хувьд үнэмшихгүй. Тэр их сүйд болгоод байгаа багшийн тэмдэглэл гэдэг чинь галзуу хүний солиорол төдий юм билээ. Өөрөө ч гэсэн номготгох цамц өмсүүлж байснаа битсэн байна билээ гэхэд за тэр багшийг солиотой гэсэн нь чиний зөв болог. Түүнийг орхичихъя. Одоо загтлыг аваад үзье. Хэрв чи тэр загтлуудыг Карл Иванович бит хоёр шиг дахин анхааралтай уншвал энтхийн шилтгэнд урд мөн иймэрхүү үхэл нүрлэж байсныг итгэж үнэмших болно. Шилтгэний эзэн ч гэсэн үхлийн шалтгаан нь ороолон гэж шууд бичсэн байна гэсэнд доктор дахиад тэсэж чадсангүй. Джейми. Тунгааж бодооч.
Манай 20 дугаар зууны үед ороолон гэдэг чинь дундад эртний үеийн үлгэр шүү гэгтэн. Тийм ээ. Манай 20 дугаар зууны үед ороолон байна гэж би батлан хэлж байна. Энэ захидлууд бол дундад эртний үлгэр биш, аимшигтай, бодит үнэн гэж Джеймс өөрийн үнэн зөвд бат итгэсэн хүний ёсоор төлөв хэлв. Тэр захидлуудыг энтхэн шилтгэнээс бичсэн байх нөхцөлгүй гэдгийг би эртүүд нэг хэлж, захидлууд тухайн тэр үед шилтгэнд яагаад ч байж байх бодит боломжгүй гэдгийг нотолсон шүү дээ гэж доктор өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Сүүлийн захидалд найз нь шилтгэнд ирэх тухай өгүүлснийг чи санахгүй байна уу? Найзаагаа ирэхэд суулгахаар шилтгэний уулын бэлд байгаа ойн байшинг бэлтгэж байна гэж бичсэн байсан. Бас захидлуудыг Карл Иванович манай агнуурын байшингаас олсныг бод. Захаа хүлээн авч байсан хүн өөрөө энд аваад иржээ гэсэн жирийн дүгнэлт аяндаа гарч байна гэв. Доктор Вейсийн удаа байрч салдаж дуугүй боллоо. Джеймс үргэлжлүүлэн захидлын эцэст Д гэж нэр тавьсан нь Деронимо юм уу? Дээгэр эхэлсэн өөр нэр биш. Дракула буюу өөрөөр хэлбэл шилтгэний эзэн Дракула гүнгийн нэрийн эхний өсөг мөн гэж би таамаглаж байна гэхүү чухамдаа бат итгэж байна гэв. Манай энд Америкаас авчирсан гих чулуун ас байхгүй шүү дээ. Чи өөрөө хэлж байсан гэж доктор дахин арцав. Чи тэр авснаас зураад яах вэ? Зөвхөн эцэг эх хоёрыг нь оршуулсан шинэ бунхан нэртэй хоёр дахь бунхан яагаад тэр Америк авсны дайтай эс байх вэ? Бас гангийн тэндээс нуур харагддаг. Тэнд тосгоноос орой мөргөлийн хонхны дуу дуулддгийг бод. Бас агнуурын байшинд болзоот Итали хүүхэндээ бэлтгэсэн эмэгтэй хүний өрөөнүүд байна. Миний мөрөөдөл хэдэн мянган дугаттай хамт салхинд хийсгэн тэр гэж бичсэн байсныг санаж байна уу? Эцэст нь Япон хайрцаг байна. Түүнийг Дракула гүнгийн Ритатай худалдан авч өгсөн Ромын хатан хааны ертөнцийн хайрцаг биш гэхүү. Альмийг түлхэр шууны аманд хийхээр таг нь онгойж байсан. Үүнийг чамд Райт батлан хэлэх болно гэж Ремс урсгаж байлаа. Райт тамхи татаад албаар дуугүй сув. Доктор өөрийн дэмжих хүн байна уу гэсэн шиг бүгдийг царайчлан харав. Нилээд дуугүй сууцгаасны эцэст Карл Иванович эхлэн амнээж. Сүмбийн архивын оршуулгын дэвтэрт энэ нутагт 2 удаа олон хүн өөхөх явдал гарсан. Өвчнийг нь тухайн үедээ эмчнэр таньж чадаагүй гэж бичсэн байна. Эхнийх нь Дракула гүнгийн залуу хатны нас орсон жил. 2 дахь удаа бүр сүүлд тэгсэн юм билээ гэв. За одоо тэр өвчин 3 дахь удаага дэлгэрч байна. Яагаад ингэв гэдэг бол жич асуудал. Ямар ч гэсэн өвчин гарч аюул нүүрлсэн ил байна. Бид энэ аюултай тэмцэж Гариг өөрснийгөө аврах ёстой. Бас энэ нутгийн ард иргэдч гэсэн биднийг туслана гэж харж байгаа нь зүйн хэрэг гэж Джеймс цээж авалзуулан байж байв. Тэр сайхан хэрэг байна, Джеймс. Харин дайсан маань хий юм бэ гэж докторыг асуухад босоо ороолон гэж танд хэлээд байна шүү дээ гэв. Ороолон гэж юу юм? Хаана байна вэ? Түүнтэй яаж тэмцэх юм? Джейми чи дураараа л бол би хувьд ойлгохгүй байна гэж доктор уйтгартай дуурав. Номын орчуулга. Ороолон гэж юу вэ гэдгийг терм буюу үхээд босгосдын тухай энэ ном зарим нэг хэмжээгээр тайлбарлсан байна гэж Джеймс хэлээд хуучин цагийн савхан хавцтай номыг заахтана. Наадах чинь гайрын чамд илгэлсэн ном байна. Би мэднэ гэж Райт үг авчуулав. Тийм ээ, тэр ном мөн. Карл Иванович бит хоёр чадан ядан орчуулсан. Орчуулгад муухай хэцүү байсан болохоор чадан ядан гэж байгаа юм. Хуучны латин хэлээр тусгай мэргэжлийн хэллэг их хэрэглэж бичсэн ядахта бидний мэдэхгүй зүйлийн тухай өгүүлсэн байна. Энэ номд нэрлснээр үхээд боссон гэдэг нь бидний хувьд учир үл ойлгогдох хэвийн биш зүйл юм. Шилтгэний эзний бичгийн ширээн дээр ийм ном байсан нь аяндаа олон юм бодуулж сэтгэлд юм оруулж байна. За чи тэгээд энэ номноос юу олж мэдэв гэж доктор тэсэж ядан асуув. Одоо хэлье. Харин сайн тодруулж мэдээгүй. Тэр байтугай ойлгоогүй юм олон бий гэдгийг дахин хэлье. Хэрэгтэй юм яар гэж докторыг яаруулахад эртний тэрэн гэдэг нь үгсэн хойноо булшнаас босоод ирдэг, амьдралд оролцож чаддаг амьд хүмүүс юм байна. Олонх тохиолдолд тэнхүү амьдралд оролцох нь гай гамшиг тарих, нүгэлт
муу үйл байдаг гин. Үхээд болсон ороолон гэдэг бол нэгэн зүйл тээрэн юм. Ороолон мөн л авснаас босож ирээд амьд хүний цусыг шимт сордог байна. Ороолон олон зуун жил амьд байж чаддаг. Уудах туснаа хүчигтэй болдог аж. Хүний цусыг сорох бүр хүч нэмж бас мэдлэг нь өсдөг байна. Босоо ороолон муур, сарсан багвахай, могой гих мэтийн зарим амьтан болж хувилдаг. Бие манангаар хүрээлүүлэх юм уу тэр ч байтугай манан болон хувилж чаддаг гин. Сартай шүнд дуртай, сарны дуян дундуур усан цэлж байгаа юм шиг хөвч чадна. Шүд нь урт бөгөөд хурц. Хуруу нь бас урт, хурц хүмстэй байх учраас их зэлгэн хадууд авирч чадна. Ороолон хүчигтэй тусам амийг нь авах хүнээ нүдний харцаар ховсдох юм уу бидэнд хүрэлцэн амархан унтуулна. Хамгийн хүч чадалтай хүнч гэсэн ороолонгийн тэр харцдор арчаагүй амтан болно. Ямар их баатар зоригтой байгаад нэмэргүй. Хүн өөрөө ирэхгүй унтаад өгнө. Тэгээд ороолонгийн хоол болох нь тэр. Ороолон нэг хүний цусыг 1-2 удаа сорно. 3-4 удаа сорох нь цөв. Эхний удаа цаад хүн айж эсэргүүцээд хэцүү байдаг гин. Дараа нь амархан болж өвчтөн тамлан зовоогчгоо хүсэн хүлээж байдаг гин. Ороолон заримдаа амийг нь авах хүнтэй дурладаг. Тэгвэл цусыг баг багаар сорон хайрт амьтныхаа амь насыг удаан хамгаалж жаргалаа эдэлдэг байна. Тийм үед цусаас оруулсан хүн өөрөө ороолон болох нь бий. Бусад тохиолдолд бол ховорхон. Дурлал бол ямагт эр эм хоёр хүний хооронд байна. Зүгээр цусыг нь сорохдоо бол хүний нас хүсийг ялгахгүй. Гэхдээ хүүхэд залуучуудын цусыг сорох илүү дуртай байдаг нь ажиглагджээ. Ороолон шөнийн цагаар ялангуяа сартай шөнө гүйдэл ихтэй байдаг боловч өдөр ч гэсэн явж цус сорч чаддаг байна. Харин ихээхэн хүч чадалтай юм уу удаан амьд байсан нь тэгдэг гин. Олон адгуус амтан ороолонгийн эрхэнд захирагддаг, айдаг, үнэрийг нь мэдэрдэг. Ялангуяа хүний сайн нөхөр адуу, нохой, ороолон онцгой үзэн яддаг. Өстөн дайсан гэж таньдаг байна. Ихээхэн хүчрэх чадалтай ороолон салхи, бороо, үүл манан мэтийн байгалийн зарим үзэгдлийг тодорхой хэмжээнд хязгаарын дотор удирдан залж чаддаг гин. Бүх ороолонгийн эмзэг тал гэвэл ороолон бүр өөр өөрийн хорогдох газартай. Тэндээ өдөрт хэдэн цагийн турш үхээд хэвтэж байх ёстой байна. Ороолон тийхүү үхээд хэвтэж байхдаа ямар ч арчаагүй болдог учраас хорогдох газраа чандал нь нуудаг. Заримдаа хит хэдэн хорогдох газартай байдаг юм байна. Хорогдох газар нь ороолонгийн гүйдлийн нутагт ойр байх ёстой. Эс тэгвэл үхэж хэвтэх хэцүү цагт хорогдох газараасаа хол байж таарах магадгүй. Хорогдох газараасаа өөр газар унаад өгвөл их осолтой гин. Хамгийн туршлагатай ороолон өөрийн хөрөгч шингэж чадах боловч удаан тэгж чадахгүй. Гүйдэл нь бүтэмжтэй байвал өөрөөр хэлбэл олон хүний цус сорч чадвал ороолон залуужиж өнгө зүс орно. Гагцхүү улаавтар өнгийн нүд цусан улаан уруулна дүрийг жаахан гутаадаг байна. Ороолын ямар нэг шалтгаанаар нуугдахаас өөр аргагүй болж нэг ёсондоо өлсвөл царайн цонхийн үнсэн хөхөнгөтэй болж хөдөлгөөн багтай аймаар их уур хилэнтэй болдог байна. Ямар ч гэсэн ороолон элдв тарин шивчлэгийн хүчээр нэг газар хэдэн жил хэвтэж тэгтээ юу гэмээр юм дээ ань твэр үлдэж чаддаг байна. Боломж олдмогц тэндээсээ мултран гарч амьд хүнийг дайран цусыг шимдэг аж. Ороолонгийн авсандаа байдаг цаг буюу ороолонгийн нойрсох цаг гихчийг мэдхэд тун хэцүү. Номыг зохиосон хүн үүнийг өөрөө гүйцэд сайн мэдэхгүй байгаа юм уу? Эсвэл Карл Иванович бит хоёр буруу ойлгосон юм уу? Бүү мэд. Энэ асуудлаар зөрөөтэй юм их байна. Ороолонгийн нойрсох цаг гэдэг нь өөр өөр нутагт янз бүрийн хүчтэй ороолонд онд ондоо байдаг байж болох юм. Ямар ч гэсэн тэр цаг нь нар мандах жаргах үеийн хавьд байдаг бололтой. Ороолонгийн хамгийн дуртай цаг нь шөнө дундын цаг. Ороолонгууд дотроо нэг ёсны эрэм шаттай. Тэгээд хүч султан хүч ихтэйгээ биширдэг гин. Тэр хүчт нь хэн байдгийг ялгаж мэдэх арга алга. Нэг газар өгүүлснээр бол энэ нь эрт дээр үед хүн алж тагтаг байсан бурхтыг тийм хүчтэн гэсэн байх юм. Номын нэг хэсгийг үл захирагдагсдыг цээрлүүлнэ. Эсвэл бусдын ид шиг булаавал цээрлүүлнэ гэж орчуулж болох байна. Хэн яаж цээрлүүлдгийг ойлгох арга алга. Эрт дээр үед бүх ороолон тэр мэтийн үхээд босгосдын бишрэн хүндэлдэг үлэмжийн хүчтэй цус сорогчд байсан бололтой.
Ороолонг өдөр танихад хэцүү, шүн танихад амар. Шүн болохгүй цагаар зохисгүй газар үзэгдэх нь ороолон байгаагийн шинж тэмдэг. Жишээ нь залуу эр хүний унтлагын өрөөнд залуу хүүхэн орж ирэх юм уу? Залуу хүүхний унтлагын өрөөнд эр хүн орж ирэх гэх мэт. Өдрийн цагт ухаалаг ороолонг ялгаж танихад маш хэцүү. Амьд хүнийг маш сайн дуурайж чаддаг байна. Ороолонгийн гол онцлог шинж гэвэл юм идэж уудаггүй аж. Ажигч гэрхай хүн бол ороолон нарны гэрэлтч, сарны гэрэлтч сүүдэр тусгадаггүйг ажиглана. Түүнээс гадна ороолон толийг үзэж чаддаггүй. Болж л өгвөл толийг хаглах гэж хичээдэг байна. Яагаад вэ гэвэл ороолонгийн дүрс толинд харагддаггүй. Тэгээд ороолон гэдгийг нь улайлгадаг аж. Энэ номоос бидний ойлгож орчуулж чадсан юм ердөө энэ байна да. Энд зохиогчийн өөрийн нэрэгцүүлэл жишээ олон байх боловч чухал биш юм. Хороолон чухам хэдийд хамгийн арчаагүй байдаг вэ? Хэнд захирагддаг вэ гэх мэтийн гол асуудал нь хамгийн бүдэг балархай, хамгийн бодлоонтой байна. 9. Джеймс дуусгаад дуугүй болов. Бусд нь бас дуугүй байлаа. Бид яах ёстой болж байна вэ гэж докторыг асуухад ороолон байгааг бид нэгэнт баттай мэдснээс хойш хорогдох газрыг нь олж ороолонгийн нойрсох цагаар арчаагүй байхад нь устгах ёстой. Энэ бол бидний эрхэм ариун буян төвөрг гэж Джеймс халуун сэтгэлээр өгүүлв. Чиний зөв. Харин үүнийг яаж гүйцэтгэх вэ гэж Райт асуув. Энэ тухайд бидэнд Дракула гүнгийн загтал бас миний олсон зарим бичиг цаас тус болно гэж Карл Иванович ярианд оролцов. Жими, чи нэгэнт нэр хүндтэй болсон Шерлок Холмс. Тэгэхээр бидний юу хийх ёстойг бодож байгаад хэл. Бид чиний үгийг дагна гэж доктор дуулууртаяа санал болгов. Джеймс жаахан бодол хэлээд. За эхлэе. Карло буюу Дракула гүнгийн загтлаас эрхэн ороолон байсан. Тэгэхээр ороолонд цусаас оруулж өгснийг бид мэдэж байна. Хатныг хэн өнөөснийг хэлэхэд хэцүү. Америкаас ирээд учир битүүлгээр гинэт алга болсон өвгөн зарц байж магадгүй. Гүнгийн өвөг эцэг гэдэг нэрээр авчирсан талигаач байж магадгүй. Хатан ахаа өвдсөн тэр шөнө өвгөн гүнийг үзэж зүүдэлсэн нь учиртай. Тэр нь зүүд биш байсан байж ч болох юм. Хүзүүний чимгийн могой гэдэг нь учиртай байсан байж бас болох. Ямар ч гэсэн би хувьд Америк зарц австай авчирсан талигаач хоёрыг нэг хүн гэж бодох хандлагатай байна. Загталт их тодорхой өгүүлсэн чулуун авс олдохгүй байгаа нь намайг бүр барьц алдуулад байна. Карл Иванович бит хоёр бунханг анхааралтай нэгжиж үзээд мөн байж таармаар юм олоогүй. Доктор чиний ачаар бидний нээж олсон хоёр дахь бунханд тэр авс бас байгаагүй гэж Джеймс гонигтай өгүүлв. Нээлхийгээр миний доош бууж нэгэн үхтэл олсон газрыг чи хоёр дахь бунхан гэж байна уу? Тийм л дээ. Загталтаа хатныг оршуулсан газрыг шинэ бунхан гэж, түүнийг ууланд байгаа гэж шууд дурдсан шүү дээ. Чи намайг уучлаарай гэд Джеймс докторт гар сунгаж тэрч бүхэл ороолон гарч ирсний гин буруутан нь чамайг гэж бодож байна. Гэхдээ юун балаа юм бэ гэж доктор дуу алдав. Байц чи бодоод үз. Чиний тэр гайтай адил явдлаас өмнө юм бүхэн амар тайван байсан. Бид хэн нэг хүний үгсэн ялангуяа учир нь үл дайлагдах шалтгаанаар гинт төгснийг дуулаагүй. Гэтэл чамайг тэр нүхэн дунснаас хойш гай газар дороос гихчээр олон хүн дараагаар үхэх болсон. Хамгийн түрүүн хэмхэрсэн дагны толгой авч хайсан чулууч үхсэн дараа нь гэсэнд доктор үгийг нь тасалж байз. Чи намайг тарин шившлэгээр битүүлсэн үүдийг онгойлгож босоо ороолон суллаж тавьсан гэж хэлэх гээд байна уу? Би мөнч балаа юм донгосож байна да гэж доктор дотроо боджээ. Бунханд хадны ан цаваар орох өөр зам байсныг найз минь чи мартсан байна. Тэр ангал цаваар чиний тэр босоо ороолон байтугай арга ясыг нь бидний олсон бүхэл хүн шургаж орсон байсан шүү дээ. Бас багшийн тэмдэглэл нуурын тэнд хүүхний тухай өгүүлсэн байдаг. Бид нуурын тэнд хүүхнүүд гэдгийг үнэмшихгүй, босоо оруулан гэдгийг нь үнэмшиж байгаа болохоор биднээс түрүүн сул чөлөөтэй явсан байна гэж доктор хэлээд доктор наргагүй жуумалцав.
Доктор чи инээж доглох хэрэггүй. Тэр солиотын тэмдэглэлд чухал хэрэгтэй юм их бий. Би гүнгийн загтлыг багшийн тэмдэглэлтэд жишиж үзээд ийм дүгнэлт хийсэн. Бид эхлээд багшийн тэмдэглэлийг уншиж дараа нь загтлыг уншсан. Цаг хугацааны дарааллаар бол загтлыг төрүүлж унших ёстой байж. Эхлээд хатан ахай босоо оруулан болж дараа нь багш ам өргөцсөн. Ийм дарааллыг Зарц Петро давхар баталж байна. Залуу гүн Дракула загталтаа Петро өгний тухай олон дурссан байгаа. Түүнээс Петрогийн мөргөл хийхээр явсныг бид мэднэ. Залуу гүнийг эхнэр юм уу сүйт хүүхэнтэйгээ ороолонгоос айгаад шилтгэнийг орхиж явсны дараа Петрог эргэж ирсэн гэж таамаглах юм бол Карл Ивановичийг ярианд оролцох гэхэд Джеймс түнд ам ангайхч чөлөө өгсөнгүй махран зүтгэж шилтгэнийг орхин одоод эзэнгүй үлдсэн байна. Петро сүмд орж хонхчин болоод загалмай хийж сармис тарьдаг болжээ. Юмны учир зүгээр ийм болж таарч байна. Шинэ бунхнаас бидний олсон арга ясвал хөөхий солиот багш Петрд оричих мөн гэж таамаглахад эндүрэл болохгүй гэж би бодож байна. Багшийн тэмдэглэл ууланд очиж хайрт янагтайгаа уулзахаар явна гэд тасалдсан байхад эмнэлгийн тэмдэглэл нь галзуу хүний алга болсон хүүрийг нэрээд олоогүйг нотолж байна. Арга ясыг нөмрөг юм уу халаатай байсан шиг гэж доктор чи өөрөө хэлж байсан. Эмнэлгийн халаад байсан нь одоо тодорхой боллоо. Үсний тухай чи бас хусуулсан юм уу хүр хорхоо идсэн юм уу гэж байсан. Солиотой хүний үсийг хусдаг болохоор хуссан нь одоо эргэлзээгүй боллоо. Гари ус чамтай адил бодолтой байна үлээ. Арга ясыг Петрд орич гэсэн нэрийн дор оршуулгыг тушаасан гэж доктор хэлв. За харвуу да. Энэ бол миний зөв замаар явааг нотолж байна. Одоо цааш нь гэж Джеймс сэтгэл хангалуун өгүүлв. Доктор дахин үгийг нь тасалж чи тэр хөөхийг солио хөдлөөд бунхны ангалаар орж хар тамхины нөлөөгөөр бас турж ицээд тэнхээ тамиранд оройтсны ирэхээр эсвэл өсөж өлбөрсний улмаас тэндээ унтаад өгсөн гэж бодож байгаа юм уу гэсэнд үгүй би арай өөрөөр таамаглаж байна. Багшийн өвчин нь хөдөлж бунханд орсон хойноо ухаан нь зэлмэх үе эхэлсэн байх. Тэгээд өөрт нь аимшигт аюул тохиолдсныг ойлгохоор үл барам. Төрсөн тосгоныхонд нь ямар аюул занал хэлж байгааг ойлгосон байх. Багш өөрийн амийг золиосонд гаргаад үүний сацуу Петро өгнөөс ороолонг дахиж гаргахгүй байх аргыг мэдэж авсан байж болох юм. Тэгээд өөр Английн аман дээр манаж үлдсэн байж болно. Гэхдээ пөөх мөн чаруу уянгалаг ярьж байна да гэж докторийн тэсгэлгүй өгөөтгөд Джеймсийн сэтгэл зовсгийж. Би үүнийг ингэж таамаглаж байгаагаас биш яг тийм гэж нотлоогүй байна. Бас өөр нэг таамаглал байна. Петро өөрөө багшийн хойноос дагаж очиод уулнаас гарах гарцыг шившиж таринцсан байж болох юм. Петрог тэгж чадах хүн гэдэгт би эргэлзэхгүй байна. Шившиж тариндан битүүлсэн гарцыг нь бид гиндэж онгойлгосон байж болох юм гэд хэсэг дуугүй байснаа цааш үргэлжлүүлэн. За одоо дүгнэе. Ороолон байгааг бид баттай мэдэж байна. Хорогт газрыг нь мэднэ. Нойрсог цаг буюу нарийн даа бол арчаа өв болдог цагийг нь багцаалж байна. Ингээд бид ороолон устгах ёстой. Гэхдээ тийм ээ, устгах ёстой гэж бүгд давтан түрв. Яг энэ үед чанга таснаас хийх шил хагран хангинах чимээ дуулцсанд тэнд байсан хүмүүс өөрийн ирэхгүй зочин суудлаасаа босон харайцгаав. Энэ юу вэ? Цэцэрлэг тийш арсан цонхны нэг хавтас савж хүчтэй хаагдснаас шилэн будаа болтлоо яарсан байжээ. Салхин савсан байх гэж Карл Ивановичийг хэлэхэд хаа настай Карл Иванович цэцэрлэгт нэг ч навч хөдлөхгүй байна. Бид тэнэг жалууд аятай баригджээ. Бидний яриаг чагнаж байсан байна. Одоо яарах хэрэгтэй боллоо гэж Джеймс твдэн өгүүлээд хэсэг дуугүй байснаа. Би өнөөдөр хот орч хэрэгтэй зүйлсийг авчирна. Маргааш нар жаргах үед бид бунханд орж авсыг онгойлгож Райт бид хоёр үзэсгэлэн татны зүрхэнд улайсан гадс шаана. Цааш нь бид одоогоор Гари, баг залуу Жорж Кэгийн амь насыг хамгаалж байх хэрэгтэй. Гариг Ахмадаар хамгаалуулж, Ахмадад доктороор туслуулъя. Жоржийг би өөрөө харж хамгаалж байх болно. Сартай шөнө цонхон дээр сууж байх их таатай сайхан байдаг. Нар гарсны дараа 2-3 цаг унтахад миний нойр ханана.
Өнөөдөр намайг эзгүй хойгуур Жоржиг, Карл Иванович харж хандаж байгаарай. За ингээд ороолонтой тэмцэцгээе ноёдоо гэж Джеймсийг үгээ дуусгахад бид чамтай хамт гэж бусд нь хариулв. Зоригоо чангалаарай. Бид ялан дийлнэ гэж Джеймсийг хэлэхэд чи яагаад ийм бат итгэлтэй байна вэ гэж Райт асуув. Шүн мөнгөн хонх шиг жингэнсэн дуутай хүн надад тэмцээд бай. Би чамд туслана гэж батлан хэлээд байдаг юм гэж Джеймс хариулв. За надад манай дотор газрын хүн гэдэс өлсөж байна гэж хэлээд байна гэж доктор их төв төлөв байдалтай өгүүлв. Бүгд инээлдэж хүмүүсийн сэтгэл дорхноос сэргэлээ. Та бүхэндээ ороолон зохиолын 8 дугаар хэсгийг толилуулав. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Walking down a lonely road, winds of change have caught my soul. Silent whispers, shadows grow. In the dark, we'll never know. Dreams we had now fading fast. Moments slipping, can't hold back. Heartbeats echo, times we passed. Futures hazy, love won't last. I just know that we won't last. I just know